Дараагийн мэдээлэл Улаанбаатар хотыг 6 дугаар сарын 1-ээс 14 хотод хуваахаар болсон. Энэ нь хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулга, үүнд уялдуулан баталсан хот байгуулах тухай хуулиудын хэрэгжилт юм. Гэхдээ бэлтгэл ажил хангагдаж амжаагүй байгаа учраас тус ажлыг 1-ээс 2 жилийн хугацаанд хойшлуулах шаардлагатай гэж гишүүд үзэж байна. Тэгэхээр үзэгчдээ Улаанбаатар хотыг хан уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Яармаг, Буян тухай, Баян хошуу, Амгалан зэрэг 14 хотод хувааж байгаа. За ингэснээрээ тухайн хотын иргэн тухайн хотоос гарах шаардлагагүйгээр төрийн үйлчилгээ олоод урлаг соёлын бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах боломжтой байхаар ингэж зохицуулна гэж зорж байгаа юм. За тэгвэл иргэн та аль хотын иргэн байхаа мэдсэн үү? Тийм мэдээлэл авсан. Би бол одоо Шингэлтэй хотын иргэн болох юм аа. Тийм л юм шиг. Би Яармаг л байх юм билээ шүү дээ. Тэр одоо ер нь мэдхгүй тийм олон сайхан Улаанбаатар гэдэг нэрээ одоо тэгээ яах вэ? Хамгийн гол нь тэр л биш шүү дээ. Тэгээд 10 хотод 14 хэсэг болно. Би Яармаг ойлгох юм билээ. Тийм юу мэдээлэл ерөөс аваагүй. Тэр одоо буруу ах вэ? 14 хотод яаж хуваагдах юм? Зорилго өрдөнгөө би сайн ойлгохгүй байна. Зөвхөн үндсэндээ бол их л асуудалтай юм шиг байна дээ. Сүрэг урдаагаар зөндөө гарах юм байлаа. Тэрийг яаж шийдэх юм? Бишиг заасны ажил тэгэл одоо шинөө олон дарга дахиж нэмэгдэх юм шиг байна лээ. Нэг даргыг хасаад байгаа юм байхгүй юм шиг байна. Бид нар бол одоо энд байгаа штэ. Гэр бол одоо энэ хан уул тавар урт барь. Эндээсээ бид нар тэгээд Яармаг явах юм байна да. Янз бүрийн ажил байх юм бол тий. Тэр зөв бодох чадчихвэл болж л байна. Тэгэл тэр дүр одоо нөгөө аймагуудын эдийн засгийг хуваалцах шиг одоо Хинтээ аймгийнхд илүүгээл тэгдэг шиг л одоо Сүнгээ хайрханд бага өгж ивэл бас л хэцүү дээ шүү дээ. Хот яг нийтж арга хэмжээ авч чадахгүй байвал хэцүү дээ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгаар хот гэдгийг нийслэл Улаанбаатар улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй гэж 3 хуваажээ. За ингээд ангилал тос бүрдээ уялдан хот өөрийн зөвлөлтөй байх эрх зүйн байдал тодорхой хэмжээнд өөр байхаар тусгасан байгаа юм. Одоогийн төвшөнд бол ерөөс харагдахгүй байна шүү дээ. Жишээлбэл одоо ямар ч бэлтгэл ажил алга байна. 14 хот байгуулагдана гэхэд яаж байгуулагдах гэж байгаа. Хил хязгаараа ч гэсэн бид нар тодорхойлон зааж өгсөн зүйл алга байна. Тэр хороо энэ хотод орох юм а гэдэг зүйл байж ах шээ. Тэгэхээр энэ чинь газар нутгийн маргаантай холбоотой асуудлууд үүсгэх магадлал үүссэн тийм үү. Дээрээс нь иргэний одоо бичиг баримтын өөрчлөлттэй холбоотой бөөн хөрөнгө мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд үүсэх байхгүй. Яг үндэ өнөөдөр бэлтгэл ажил алга байна. Хангалттай бис байна. Тийм учраас бид өхөн энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулна гэсэн юм саналтай. Энэ цаана нь углуургаараа төрийн үйлчилгээ буюу иргэдэд хэрэгтэй тэр үйлчилгээг л ойртуулж өхийн тулд ингэж зохистой хэмжээнд 14 хотод хувааж иргэд өөрсдөө захирагчаа сонгож наад захын нохоо муур хог тэг цэцэрлэг түрээлэн ногоон байгууламжийн асуудлаа өөрсдөө шийдэх тэр болцоог нь бүрдүүлье л гэдэг концепц байгаа. Энийг одоо хэрэгжүүлэх дээр одоо үүсгээч гэх юм уу ингээд асуудлыг бас яг зөвхөн бүдгэрүүлээд байгаад бас туйлын харамсалтай байна. Тэгээд яг зөвхөн хэрэгжихэд бол бас одоо тодорхой хэмжээний бэлтгэл ажил шаардж байгаа учраас бас 1-2 жилээр хойшлуулад бас хэрэгжүүлэх ажлыг хангаад явахд бол одоо хангаад яваасаа л гэсэн одоо тийм хөв гүшүүний бодолтой л байна л та. За энэ нь бүсийн хөгжлийг дэмжих 20 минутын хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгатай гэлээ. За өөрөөр хэлбэл 14 дид хотод хувааснаар дид хот тус бүрдээ хариуцлагачна гэж үзэж байна. За хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулга энэ оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэж байсан боловч гүйцэтгэл дутуу байгаа тул 14 хот болгож хуваах ажил хизээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойг байна.